Тус охин бол манай зурлалын гол дур. Түүнийг Сүжи гэдэг. Тэрээр өөрөх тос Пигеогтэй ахлах сургууль руу шилжин суралцаар ирсэн нь энэ байв. Пигеог ахлах сургууль нь Солонгостой эхний 3-т багтдаг Солонгосын хамгийн том группийн харьяа сургууль юм. Тиймээс Пигеог сургуульд хэвчлэн урлаг спортод авиастай аль эсвэл туйлын баян айлын хүүхдүүд суралцдаг байна. Сүжи сургуулийн шатаар дээр шалхаж байтал нэгэн сурагч түүний хөл дээр гიშгчв. Юутаж түүний хөл дээр гიშгсэн сурагч Сүжигаас уушлалтгүй хааныг тийшээ ярангүй. Тус залуу бол Сүжиний анги даасан багш. Тэрээр Сүжид суралцах орчныг танилцуулан явна. Тэгээд түүний хэлснээр бол Сүжи Пигеог ахлах сургуулийн энэхүү байранд суралцах ажээ. Хамгийн хачирхалтай нь тус байрлагад түүний ангиас өөр ангиуд хичээл ордоггүй байна. Өөрөөр хэлбэл тус байрлал нь зөвхөн тусгай VIP сурагчдад зориулсан байрлал байв. За ерөн Сүжиний хувьд сурлагатаа сайн учраас тус сургуульд элсэн ороход үнэхээр амархан байв. Гиснээс Сүжи зөвхөн аавтайгаа л амьдардаг. Түүний аав нь зэрэггүй учраас нэг газараа удаан тогтолгүй байнга ийш тийшээ нүүж амьдардаг. Тиймээс Сүжи ч муу адил аавыгаа дагаа явсаар маш олон сургуулийг сольсоор иржээ. Тэгсэн тус анги Сүжиг угтаж авч байгаа байдал нь үнэхээр хүйтэн хөндий байв. Сүжигийн хувьд тус анги түүнийг ингэж угтаж авсан анхны анги байдаг. Дараа нь тэрээр хамгийн хойд игнэд нэгэн унтаж байгаа охины хажууд сууна. Тэгээд Сүжи багшийнхаа хэлснээр түүнийг сэрээтэл маш ууртайгаар цочин сэрдэг. Сүжи түүний биеийг анзаархад хоолой өсгтөө илт мэдэгдэхүйц зүссэн сөрөвтэй байв. Түүнийг Мёнжаин гэдэг. Гэснээс энэ ангид урд нь Сүжинийг элсэн ирэхийн өмнө Жуури хэмээх сурагч сурч байжээ. Тэр үед Жуури гартаа хутга барив ямар нэгэн зүйлд ангийнхаа хүүхдүүдийг буруутгах үед Жаин түүний урдуур орж ангийнхаа хүүхдүүдийг хамгаалсан байжээ. За түүнээс гадна ер нь Жаины хөл гарыг харах юм бол нилээд их шар сорвоор дүүрсэн байдаг. Юутач үүний дараа завсарлагын цаг болгоод ангийн сурагчид Сүжи дээр ирэн танилцж ангийн уур амьсгал жаахан ч гэсэн дээрдэнэ. Ерөнхийдөө тус ангид Харин, Ерим, Дуа гэх мэт сурагчид ангитай нэр нөлөөтэй ажээ. Эдгээр оюутнуудын хувьд Дуа ангийн дараах бол Ерим маш гоё дуулж бүжгэлдэг гэдгээрээ алдартай. Ерим гэснээс энэ охин бол бараг л Еримийн найз залуу. Тэрээр Еримийг бусдын анхаарал байлгах туйлын дургу. Байнга л харамсалдаг гэхүүтэй. Ер нь нэг тиймэрхүү. Дараа өдрөн болгоод ангийн бүхэл сурагчид хөгжилтэй уур амьсгалтай байдаг мэт дүр эсэгдэг бол нөгөөх Жаин гих сурагч дахиад л анги дээр унтсаар л байдаг. Хичээл тарсны дараа Сүжи ангиас гарын явхад бүхэл сурагчид түүн рүү хачин чигтэйгээр муухай харцгаадаг. Яг л тэд Сүжигээс ямар нэгэн зүйл нууж байгаа гэлтэй. Сүжи одоо байгаа ангийнхантайгаа дасахын тулд хуучин сургуулийнхаа групп чатаас гарч шинэ ангийнхаа групп чатанд идэвхтэй чадалж эхэлдэг. Мөн ангийнхантайгаа аль болох яриа өдгийг хичээж тэдэнтэй ойр байх гээд үзэж таарна. Өдийн цайны цаг болгоод Сүжи цайгаа аван сууна. Тэгсэн сургуулийн гуанзад Сүжигийн ангийнхнаас өөр хүүхдүүд байдаггүй. Өөрөөр хэлбэл тэдний ордог цайны газар нь хүртэл тустай байдаг. Тус өдөр Харин Жианы хөл дээр санаандгүйгээр гიშгэж уушлалтгүй байдаг. Үүнийг Сүжи харахад яг л нөгөөх сурагч Сүжигийн хөлн дээр гიშгэж байсантай туйлын адилхан харагдана. Ингээд харахад тэр охин зориудаар өөрийнх нь хөл дээр гიშгсэн гэлтэй. Имэтэр Сүжигийн хувьд тус анги үнэхээр сонин санагдана. Ялангуяа хамгийн их учир битүүлэг хүн нь Жаин байв. Жаины хувьд тэрээр байнга уур бухимдалтай явдаг шалтгаан нь ангийнхандаа байнга дээрлүүлдгээс болсон байжээ. Сүжи биеийн тамирын хичээл дуусаад ангидаа ортол ангийнхан нь бүгд түүн рүү муухай харан сууцгаана. За тэгээд энэ үед ангийн дараах Дуа самбар дээр нэгэн пирамид зурж сар болгон тус ангийнхны дунд зохиогддог нэгэн тоглоомыг эхлүүлж байв. Тэгээд Дуа Сүжиг шин сурагч болохоор нь тус тоглоомоо эхнээс нь тайлбарлаж өгдөг. Түүний хэлснээр бол тус анги сар болгоны сүүлийн пүрэв гарагт нэгэн тоглоомыг эхлүүлдэг. Энэхүү тоглоомын нэр нь пирамид гэдэг. Тэгээд ангийн сурагч болгон гар утсан дээрээ пирамид нэртэй аппликейшнийг суулгаж уг тоглоомонд оролцох ёстой. Хэрвээ тоглоомонд орохыг хүсэхгүй бол Жаинтай адилаар бусад сурагчдад байнга дээрлэхүүлэх болно. Нэгээсэндээ Жаин энэхүү тоглоомыг эсэргүүцдэг учраас иймхүү дээрлэхүүлдэг байжээ. Пирамид тоглоом нь сурагчдыг A-с D гэсэн үнэлгээгээр ангилан хуваана. Ингэхдээ A үнэлгээтэй сурагчид пирамидын хамгийн орой хэсэгт байрлаж
BCD үнэлгээтэй сурагчид доошоогоо зэрэглэл буурч харагдана. Тэгээд доод түвшний хүмүүст A үнэлгээтэй сурагчид аль эсвэл ижил түвшний хүнд хизээж гар хүрч болохгүй. Харин өөрөөс доор үнэлгээтэй сурагчийг дээрлэж болно. Харин пирамид дотор багтаж чадаагүй F үнэлгээтэй сурагчдыг A-с D үнэлгээтэй сурагчид бүгд дээрлэх боломжтой байна. Мөн өмнө нь хэлсний дагуу тоглоомд оролцоогүй сурагчид F үнэлгээ авсан сурагчийн адилаар дээрлүүлэх болно. За тэгээд сурагчид хэн нь A, хэн нь F болохыг санал хураалтын дагуу шийднэ. Сурагч болгон 5 сурагчид үнэлгээ өгөх ёстой. Ингэхдээ өөртөө санал өгч болохгүй. Мөн нэг хүнд нэгээс илүү саналыг өгч болохгүй. Эцэстээ энэ удаагийн тоглоом бол тус ангид 13 дахь удаага зохиогдож байгаа ажээ. Тэгээд санал хураалт эхлэх үед сүүжид сайхан хандаж байсан сурагчид өөрт нь санал өгөхийг түүнээс гуйдаг. За тэгсэн мөртлөө хянаж сүүжид саналаа өгдөггүй. Тэрээр F үнэлгээ авдаг байна. Тэгснээр сүүж асар их сэтгэлийн дарамтанд ордог. Тус ах бол сүүжигийн аав. Сүүж аавдаа хандаг хизээндээс нүг талаар асуув. Үнэндээ тэрээр одоо суралцаж байгаа сургуулиас хизээ гарах талаар асууж байсан энэ байв. Гэвч аав нь түүнд хариулахдаа энэ удаа өмнөшгөө ийш тийшээ шилжих санаа алга. Эндээ хамгийн багадаа 3 сар суурьших санаа байна хэмээн хэлдэг. Тэгээд сүүж юутаач 1 сарын хугацаанд ангийнхныхаа гадуурхалтыг төвчин гаргах хэрэгтэй болов. Маргаашин болоод сүүжээ сууж байтал шүгэл барьсан нэгэн сурагч түүнээр ирж түүнийг өдөж эхэлдэг. Түүнийг Даюн гэдэг бөгөөд ангийн хамгийн дээрлэхүү сурагч. Ууг нь энэ өдөр сүүжээ F үнэлгээ авсан анхны өдөр. Тиймээс түүнийг хинж дээрлэж болохгүй байв. Гэвч Даюн түүнийг босх хэмээн тушаахад сүүжээ тушаалыг нь биелүүлдэггүй. Тэгсэн Даюны баруун гар түүнийг зандаж аваад тонг руу унгаадаг. Тэрээр жудогийн медаль тамирчин учраас сүүжийг хялбархаанд аваад шидчихдэг. Энэ үед нөгөөх ангийн охтуудаас хинэж тэдийг болиулдаггүй. Яг л үзэр үзэж байгаа мэт гэрэг дурлан сууцгаана. Дараа нь сүүж энэ явдлыг цагдаад мэддгийг туйлын ихэр хүссэн угаалгын өрөөлөө очиж биедээ шарах сорив байгаа эсхийг шалгатал биэнд нь ямар ч ул мөр олддоггүй. Дараа нэмээд сүүжинд яагаад тус ангийнхан энэхүү тоглоомыг тоглодгийн бол гэсэн асуулт өөрөө ирэхгүй гарч ирнэ. Тэгээд бодоод үзэх юм бол хамгийн ойр магадлал нь тус сургуулийн сурагчдын эцэг эхчүүд гэр бүлийн байдлаас болсон байж ч мэдэх байв. Юутаач сурагчид ийм айдас дунд суралцахаас өөр аргагүй шалтгаан байх л болно. Сүүжээ учрыг нь олохын тулд сургуулийн эргэн тойрноор явж үзэхэд зарим хэсэгтээ ямар ч камергүй байж таарав. Ялангуяа өмнө нь байсан камерыг зориудаар салгаа авсан нь үнэхээр сонин санагдав. Сүүж тэгж явсаар коридорт Харинтай тааралдана. Тэгсэн Харин түнд ийшээ ороод хэрэггүй. Даюн чамайг хайгаад явж байна лээ. Жаахан л төвчээрэй. Энд чиний буруу огт байхгүй. Чи чадах болно хэмээн хэлэв. Юутаач Харин гих энэхүү сурагч сүүжэд үнэхээр л туслахыг хүсэж байгаа гэлтэй. Гэсэн ч сүүж энэ удаа цухтаасан ч өдөр болгон тэдэнд дээрлэхүүлдэг. Тэгээд хараад байхнаа тэд бүгд хүнийг дээрлэхсээр байгаад тэрэн дээрээ бүр мэрэгсэн байдаг. Нэг өдөр сүүж нөгөө хэдтэй дээрлэхүүлэн зогсож байтал ангийн багш нь тааралцдаг. Гэвч ангийн багш нь энэхүү дээрлэхэлтийг анзаардаггүй байна. Учир нь тэд энэ бүхнээ багштай хоорондоо тоглож байгаа тоглоом шоглоом төдийгөөр тайлбарлана. За тэгээд нөгөө хэд сүүжийг дээрлэж байтал Ерем гарч ирснээр тэд бүгд сүүжигээс холдсон юм. Яг л тэд Еремээс айдаг гэлтэй. Сүүжид тус ангид суралцаж байх хугацаанд бараг л энэхүү гадуурхалд дасаж эхэлдэг. Дасгүйгээд ч яах ч билээ. Нөгөө талаар түүний аав нь цэрэг хүн болохоор сүүжиж гэсэн энэ бүхнийг даван дийлэх сэтгэлийн хаттай байв. Тэрээр бусдын адил уйлж зовтгын орд харин ч эсэргээр яавал F төвшингээс гарч болох талаар бодож эхэлдэг. Тэгээд сүүж аппликейшнээ нээгээд нийт сурагчдын үнэлгээг шалгаж үзнэ. Тэгсэн Даюны оноо нь A үнэлгээтэй хэрнэ Еремийн төвшин нь B үнэлгээтэй байв. Нэг ёсондоо Даюн өөрөөсөө доор үнэлгээтэй нэгнээс айдаг нь үнэхээр хачирхалтай байдаг. Энэ өдөр сүүж бусдын анхаарлыг татаж Жайныг өдхийн тулд Жайнд хандан. Чи үнэхээр цайлхан юм а Жайна. Тэр өдөр чамд үнэхээр их баярлсан шүү. Би чамтай сайн найз байж болно үсттэй. Дараагийн удаа хоёулаа энэ бүх хэцүү байдлаас гарах болно хэмээн хэлдэг. Үүний хариуд Жайн сүүжийг сургуулийн гадна дуудан уулзаж "Чи ч надад юугаа яриад байгаа юм бэ? Юундаа надтай дотн мэд дүрэлсгээд байгаа юм бэ?" хэмээн асуухад тэгсэн сүүж түүнд хандав.
Ингээд өлөө надтай хамтраад үз. Хоёулахнаа ингээд дээрлүүлж байснаас хүчээр нэгтгсэн дээр бидтэй. Тэд бүгд хоёр хоёроо маш сайн найзууд юм байна лээ. Тэгэхээр хоёулаа ч гэсэн найзууд болоод энэхүү хэцүү байдлаас гарах нь зөв бидтэй. Чи бид хоёр бие биенээ сонгочих юм бол F байхаа болно. Ердөө ийм л амархав гэж хэлэв. Тэгсэн Жайн түүнтэй хамтрахаас татгалздаг. Тэрээр сүүжээ. Би өөрийгөө жаргалтай байлгахын тулд хэнийг нэг F болгож золиосломооргүй бай гэж хэлдэг. Үнэн дээр энэ ангид хүн болгон хараймаа бодож байхад Жайн л ганцаархнаа шудраг байгаа нь үнэхээр хачирхалтай байдаг. Уг нь л энэхүү байдлаас гарах хамгийн амархан арга нь хүчирхийллийн эсрэг төв рүү залгаж энд болсон бүх үннийг зогсоох явдал байсан юм. Гэсэн ч сүүжээ үүний оронд цаг тутамд Жайнд талцсаж өөрийн талдаа уруулах гэж оролдоно. Тэрээр Жайнд амттай зүйл авч өгч хичээлээ хамтгий хэмээх хэлсэн ч Жайн тэр болгонд нь сүүжигээс нүрээ буруулж байв. Энэ үед сүүжигийн ойлгохгүй байгаа ганц зүйл нь Жайн яагаад ингэж дээрлүүлээд байхыг хүсэж байна вэ гэх зүйл байв. Үүнээс гадна сүүжи энэ тоглоомыг хэн зохиосон болохыг мэдэж тоглоомыг тэр чигтэн боловлохыг хүснэ. Тус ангийн сурагчид дунд гимгүү чимшиг, гинтэй чимшиг царайтай сэжиг бүхий нэгэн байдаг нь тус оюутан. Тэрээр сүүжитэй жиж уулзаж түүнд хэлэх ёстой зүйл байна гэдэг. Тэгээд мань хоёр уулзсан суудал тэрээр өмнө Жайны сайн найз нь байжээ. Тус сурагчийг Өмбиол гэдэг. Үнэндээ тэрээр харины ятгалгаар Жайнаас урвсан байдаг. Ер нь Жайн бусдад туйлын дургүй хиндэж итгэлгүй шалтгаан нь Өмбиолоос болсон байдаг. Өмбиолийн хувьд тэрхүү явдалтай гимшдэг бөгөөд энэ удаад сүүжигээр далимдуулан тэрхүү гимээ цагаатгахыг хүсдэг. Сүүжи түүнээс сурагчдын талаар мэдээлэл цуглуултал тус ангид байгаа Ерим, Даян, Дуа, Үе, Сорхаа гэд бүгд л баян элен хүүхдүүд байдаг. Тэр дундаа сүүжигийн анхаарлыг татж байгаа сурагч нь Ерим байдаг. Учир нь Даян сүүжийг дээрлэх болгондоо Еримээс айж зайгаа барьдаг нь илт байв. Мөн бусад сурагчид ч гэсэн Ерим байнга дойлгонож дуулдаг дууг нь байнга амдаа аялдаг гэдэл сэвжигтэй зүйл их байсан юм. За яг тэгж байтал Еримээс ч илүү анхаарал татам нэгэн сурагч байсныг сүүжи сая л анзаарна. Тэр сурагч нь өөрт нь маш сайхан хандаж урам зориг өгчөөсөн харин байв. Үнэндээ тэрээр сургуулийн захирлаас ч илүү эрх мэдэлтэй хүсэн болгоноо дээрлэж чаддаг хэрцгий нэгэн байсан юм. Харин аль эртнээс сүүжигийн тухай мэдээллийг цуглуулж анхнаас л түүнийг овоо хараандаа авсан байдаг. Гиснээс Жайнаас байнга тавхины үнээр хангалдаг. Тэрээр Жайныг хөлн дээр гიშгсэн гэд бүгд л харинаас үүдэлтэй байжээ. Учир нь харинаас ч гэсэн тамхи үнэртдэг. Өөрөөр хэлбэл Жайнаас харины татдаг тамхи үнэртдэг болохыг сүүжи хэдийнэ мэддэг болжээ. Харин ангита 21 хүний саналаар пирамид тоглоомын дээр нь ноёрхдог. Хинч түүнийг дээрлэж чаддгүй. Дүнгээрээ тэргүүлдэг. Гаднаа сайхан эрэг төрхтэй, бусадтай сайхан харьцдаг гэдэл ер нь түүнд өөсөв байдаггүй. Гэвч тэрээр гаднаас сахиусан тэнгэр шиг боловч үндэ энэ бүхний зохион байгуулалт төр нь байсан юм. Ер нь хин нэгэн олны өмнө дээрлүүлж байхад харин аврагчийн дүрд орж ирээд тэднийг аврах тохиолдол байдаг. Гэхдээ энэ бүгд ердөө л өөрийгөө мундаг сайн болгож харуулах гэсэн харины үйлдэл байдаг. Тэгээд сүүжи энэ бүхнийг ойлгосон ч бүх зүйлс яг цав тодорхой болох хүртэл харинтай сөргөөцөлтгийг хүссэнгүй. Сүүжи ганцаархнаа пирамид тоглоомын нууцыг олж чадахгүй гэдгээ мэднэ. Тиймээс тэрээр яаж хийж байгаад Жайныг өөрийн талд оруулахыг хүсдэг. Тус өдөр харин сүүжигийн анкетыг анхааралтай уншин сууна. Яг л тэрээр сүүжид ямар нэгэн муу зүйл хийх гэж байгаа гэлтэй. Мөн энэ цагаас эхлэн ангийн багш нь хүртэл сүүжигийн анкетыг үзэн сууна. Урдын ядлаар ангийнхантай дээрлүүлж байгаа сүүжээ. Түүний хувьд бас нэгэн сурагч анхаарлыг нь татчих эхэлдэг. Тэр бол ангийн дарга Дуа. Ер нь тэрэрч муу адил пирамид тоглоомыг хариуцсан зохион байгуулдаг билээ. Тиймээс сүүжээ түүний талаарч гэсэн судлахыг хүсдэг. Мөн үүнээс гадна сүүжигийн бодолд багш нар энэ тоглоомын талаар мэддэг болов уу? Сургуульд нь бие биенээ ингэтлэн дээрлэгдэх тоглоом жил гаруй хугацаанд үргэлжилж байхад ямар ч багш энэ талаар мэдэхгүй байна гэдэг байж боломгүй зүйл мэт санагдана. Тэгээд сүүжээ ангийн багш дээрээ ирж сургуульд яагаад хяналтын камерууд байдаггүй талаар асууна. Тэгсэн өөр нэгэн багш хажуунаас нь орж ирэн танаа их чинь зөвхөн шилдэг сурагчид сурдаг анги. Дэндүү их хүмүүжлтэй сурагчид байгаа. Хяналтын камерыг хэрэгч байхгүй. Ялангуяа Дуа танаа ангид сурч байгаа нөхцөлд бүрч хэрэггүй. Бүгд бүтэн сошим имлэгийн залгамж халаа танаа ангид сурч байхад танад ямар ч асуудал үүсэхгүй гэж хэлв.
Сүүжээ тийхүү багш нарын өрөөнөөс гарын явж байтал Дуваа түүнд хандаа. Ангийн багштай наалдах гээд хэрэггүй шүү. Тэгвэл чанд бүрэл муу юм тохиолдсон шүү гэж хэлв. Энэ нь яг л Дуваа түүнийг сүрдүүлж байгаа гэлтэй. Тус өдөр Сүүжээ Харинтай тааралдаж түүнээс энэ пирамид тоглоомыг хэн зохиосон бол яах гэж энэ зүйл зохиодог байна гэж хэлгээд Харин түүнд зүгээр л сонирхолтой болохоор л тэр чамайг дээрлэж байгаа тэр сурагчдын нүдийг нь ухмаар санагдаж байгаа бидтэй. Болдгсон бол би тэдний нүдийг ухаад хайчмаар байна. За тоглосон. Юутаж энэ бүхэн чиний буруу бишээ Сүүжийнэ хэмээн хариулдаг. Ингээд харахад Харин гих энэ сурагч бараг л сэтгцийн өвчтөй араатан мэд санагдана. Сүүжээ инхүү Харинтай ярилцаж дуусаад анги руугаа алхаж байтал Жи хэмээх сурагч түүнд хандав. Чи чинүүтэ хаагур явж байгаад ирж байгаа юм бэ? Хэрвээ F1-лэхэтэ сурагч ангитай байхгүй бол Дайон бүх дийнүүдийг дээрлэн гэдгийг чи мэдэхгүй юу? Чамаас болоод бусд нь хохирч болохгүй бидтэй гэж хэлв. Тэгсэн энэ үед Сүүжигийн уур маш ихээр хурж чи юу н хин бэ? Би болохоор дээрлгүүлж болоод та нар болохоор болдоггүй юм уу хэмээн хэлдэг. Энэ үед Сүүжиж гэсэн хатуу ширүүн зангаа ангийнхандаа харуулж чаддаг. Гэхдээ тэрээр үүнээс илүүтэй Жайныг өөрийн тал болгох ёстой байсан юм. Тийхүү тэрээр Жайн дээр ирээд түүнд хандав. Дахиад л энэ тоглоомд оролцож өөртөө нэгдэн Эфес гаргаж өгөхийг гуйдаг. Тэгсэн энэ үед Сүүжээ Жайны алган дээр шарахыг анзаарав. Үнэн дээр тэр шарх нь Харин Жайны гарыг тавны шир түлснээс болж үүсжээ. Хамгийн гол нь Жайн Сүүжинийг битгий дээрлэхэж хэмээн Харинаас гуйсаас болоод Харин түүний гарыг тийхүү тавны шир түлсэн байжээ. Тэгээд Сүүжээ Жайнд хандаа сайдар бодоод үз. Үндэ ангийн тэр олон сурагчид хинэд чиний төлөө биш. Тэд бүгд өөрсдийнхөө төлөө чамайг цаг ургалж F байлгахыг хүснэ. Хүн гэдэг ийм л харамай бодсон амьтаа. Гэтэл чи тэдний төлөө ингээд өөрийгөө зовоож болохгүй штэ. Тэдэнтэй адилхан л байх хэрэгтэй хэмээн ухаарлын өгсүүдийг чулуудна. Үүний дараа Сүүжээ аавынхаа ажиллаар ирэн түүнтэй уулзахад харамсалтай нь түүний аав эндээ урт удаан хугацаанд ажиллахаар болж Сүүжээ тус ангид ахлах сургуулаа төгслөө суралцах шаардлагатай болов. Үүнийг харахад аавынх нь ажилд яг л хэн нэгэн эрх мэдэлтний нөлөө орж Сүүжийг зориудаар энд үлдээхийг хүссэн гэлтэй. Тэгснээр Сүүжээ одоогийн ангидаа 1 жил төвчих шаардлагатай болно. Маргааш өдрөн болоход Жайн дахиад л хичээлээ тасалдаг. Уг нь бол тэрээр Сүүжигийн хүсэлтийг хүлээн авч түүнтэй хамтрахаар болсон бол заавалчгүй эрхэл байсан юм. Энэ үед Еремийн найз Унжон Еремд хандаа Жайн Сүүжийн нарт туслах талаар асуусан ч тэрээр төрдөө туслахаас татгалздаг. Ингээд харахад Унжон сайн талын дүр гэлтэй. Дараа нь юу тааж Сүүжээ сургуулийн коридороор сэлгүүцэн явж байтал Ерентэй тааралцдаг. Тэгсэн тэр хоёр нээхийг хүүгд сольж амжаагүй байтал тэд Хариныг ээжтэйгээ уулзаж байгааг нь харав. Тэгснэр Ерем түүнд хандаа Харин Солонгостой эхний 3 багтаах Тигён группийн захирлын охин болох талаар хэлдэг. Ер нь Харины гэр бүл Дайон болон Дуваагийн гэр бүлтэй маш сайн найзууд ажээ. Мэдээж тэдэн дундаа хамгийн чадaltaй нь Харины гэр бүл. Тиймээс Дайон Дуваа хоёр Харины өдөөс юу ч хэлж чаддгүй байна. Тэрч бүхэл тэдний аавд хүртэл Харины гэр бүлтэй найзууд байхыг шаарддаг. Маргааш өглөө нь болоход Сүүжээ багш нар сургууль дээрх дээрлэлтийг мэддэг болов. Магадгүй мэддгүйч байж болох юм гэсэн бодол толгойд нь дүүрнэ. Тиймгүй Сүүжээ багш дээрээ ирэн өөртөө тохиолдсон бүх хэцүү зүйлсээ ярьж багшаасаа тусламж гуйхаар шийднэ. Тэгээд Сүүжээ яг амных мөчөд ангийн дараа Дуваа гарч ирв. Багшаа захиралтай нэг дуудаж байна лээ гэж хэлээд Сүүжээд цаад хийн. Дараа нь тэрээр Сүүжээд хандаа. Чамд дахиад хэлээ. Ангийн багшаас тусламж гуйх юм бол байдал улам л хэцүү болно хэмээн түүнийг сүрдүүлдэг. Ер нь Дуваагийн хувьд Баян айлын хүүхэд гэсэндэ цаанал нэг хямсгар бие тоосон хүйтэн хүндийн нэгэн. Тийхүү Сүүжигийн уур улам ихээр хүрнэ. Тэгээд Сүүжээ тийг тусам зүрх зан нь улам ихээр хөдөлж ангийн багштай уулздаг. Тэгсэн ангийн багш түүнд хандаа. Угаасаа чамд санаа зовж байлаа. Ангийнхан чинь дээрлэхэд байна уу? Чамд би тусалмаар байна. Өнгөрсөн жил өөрийн химээгт сурагч яг л чамтай адилаар ангийнхандаа дээрлэхүүлдэг байсан. Мөн Жайнч гэсэн чамтай адил байнга л дээрлэхүүлдэг бололтой. Мөн би багшийн хуваар чамд туслая. Намаа багшаа хэмээн ингэж үнэнгээ хэлсэн чамд үнэхээр их баярлаа хэмээн хэлэв.
Ер нь мань ангийн багш сурвалжийнхаа төлөө бүхнээ зориулахад бэлэн. Үнэхээр сайн хүн байжээ. Одооноос сүүж ангийн багшийнхаа ачаар нөгөө хийдийг ёстой болгоод өгнө гэж бодтол. Ангийн багш гівгэнэт хачин зан гаргаж ирэв. Тэр гар утсаа гаргаж ирээд сүүжийг камераар бичиж эхэлнэ. Тэгээд түүнд хандаа наашаа камер руу харж байгаад өөрт юу болсноо уйлж байгаад ярих хэрэгтэй байна. Хэрвээ биенийхээ хаанигтэй шарах зоригтой бол тэрийгэ ил гаргаад харуулчих гэж хэлэв. Уг нь бол сүүж хэр барагтаа хүн танихтаа сайн боловч энэ удаад ангийн багшийг үнэхээр зөв таньсангүй. Үнэндээ сүүжигийн ангийн багш нь жинхэнэ гаж дондоо нөхөр байжээ. Цаашлаад ангийн багш нь иймэрхүү хэрэгт бие дээрээ шарах зоригтой байх нь үнэхээр чухал. Хэрвээ чамд зориг байхгүй бол би чамд туслая. Үнэндээ сүүлийн үеийн залуус бүрнийг санаа суугаад хүнийг уулмөр үлдээлгүй зоддог болсон байна лээ гэж хэлэнгүүтээ сүүжийг алгадаад аавна. Тэгсэн аз болж яг энэ үед Жаин хурч ирээд сүүжийг авардаг. Жаины хэлснээр бол тэдний ангийн багш нь дээрлэлт гадуурхалтанд өртсөн сурагчдыг хамгаалах нэрээр эцэг эхээс нь мөнгө салгаж авдаг муугаар байжээ. Өөрөөр хэлбэл ангийн багш нь Даюнтай хамтран ажилладаг. Даюн сурагчдыг дээрлэж үүний дараа ангийн багш нь хохирсон сурагчийн эцэг эхээс мөнгө салгадаг байжээ. Сүүж ангийн багштай хамт байгааг Жаин яаж мэдсэн гэхлээр сүүжийг ангийн багштайгаа явж байгааг харсан хэн нэгэн Жаин руу мессеж хүчин мэдгдсэн байдаг. Тэгэхээр сурагчдын дундаас хэн нэг сүүжид тусалсан болж таардаг. Мөн энэ явдлыг Харийн хэдийнэ мэдсэн байдаг. Тэрээр сургуулийн захиралд хандан цаашдаа ангийн багшийг хичээлээс өөр зүйл хийж хэрэг татлаад байлгүй. Намжин бай гэж хэл хэмээн тушаана. Ингээд харахад ангийн багшийн ард талд Харийн байх магадлал хамгийн өндөр байв. Юутач сүүж энэ бүхнийг Жаины амнаас сонсонгуудаа цаашид юу хийхээ мэдэх шиг болно. Гэснээс тэрээр мөн энэ үед нөгөө өмбиологийн сурагч Жаинтай холбоогүй бөгөөд өөрт нь Жаинтай сайн найз хэмээн худлаа яриад байгааг нь мэдж аавна. Тэгснээр өмбиол бас хэний тушаалаар өөрийнх нь толгойг эргүүлээд байна вэ гэх асуулт сүүжинд өөрийн ирэхгүй гарч ирнэ. Юутач эцэстээ сүүж Жаин хоёр энэ удаагаас хүчээ нэгтгэх цаашид пирамид тоглоомыг үнцээр нь устгахаар болдог. Зурлын маань өмнөх анги дээр сүүжин Жаин хоёр хүчээ нэгтгэн пирамид тоглоомыг устгахаар шийдснээр төгссөн билээ. Зурлын маань дараагийн анги эхлэхэд сүүж ангийн багштайгаа таарах үед ангийн багш нь юу ч болоогүй мэт инээж явна. Манай ангийн багшийн царайг харахад тэрээр тун сайхан сүүжиний цохид зодсондоо огт харамсаагүй гэлтэй. Тийхүү түүнийг хараад дургунд хүрсэн сүүж түүнд хандан багш биш харин гаж дондог хэмээн хэлж хор шарыг нь малтна. Гэснээс энэ өдөр сүүж сургуульд орсноос хойш хэдийнэ 1 сар өнгөрчээ. Тийхүү 14 дахь удаагийн пирамид тоглоом яг одоо эхлэх гэж байна. Хамгийн гоё нь Жаин энэ удаад сүүжигийн үгэнд орж пирамид тоглоомонд орохоор иржээ. Тийхүү энэ удаад сүүжи тэр хоёр бие-биедээ санал өгөхөд дий төвшин рүү орох боломжтой. Тэгснэр Харины царай түгшиж дуугийн анхаарал сүүжи дээр бууна. За тэгсэн эцэн санал хураалтаар сүүжээ бүхлүүд нь 5 санал хурааснаар C төвшин рүү ахидаг байна. Харин Жаины хувьд 2 санал авсан байв. Гэтэл хамгийн хачирхалтай нь G-ийг сурагч нэгч саналгүйгээр F үнэлгээтэй болсон байв. Уг нь бол мань хоёрын хувьд хинэнч F авалгүй бүгд тэгш хэрэгтэй байхыг хүссэн. Тийхүү хэдийгээр тэд F-с гарсан ч санаа зовох бас нэгэн шалтгаан гарч иржээ. Учрыг нь мэдэх юм бол өмнө нь сүүжиг байхгүй хооронд Даюн Жигийн найз болох Сунаг дээрлэгсэн байжээ. Уг нь бол сүүжээ ангитай байсан бол Даюн түүнийг дээрлэх ёсгүй байсан юм. Тэр үе Жи найзаагаа өмөрлөхгүй дув дуугүй амаах амьгд суусан байдаг. Тэгээд түүнээс болоод Жи Сунаа хоёр муудалцсан байна. Өмнө нь Жи гівгийнэд сүүжирөө уурлаж хашгишаа байсан шалтгаан нь ийм байжээ. Тэгснэр Сунаа найз Жид итгэхээ болж түүнээс урвж өөр сурагчтай найзууд болжээ. Эцтэй Жи дээрх явдлаас болж ямар ч найзгүй болсноор энэ удаад F үнэлгээтэй болов. Энэ үе Харин хандав. Энд ч одоо юу болоод байна Харина? Одоо бүгдээрээ яах вэ хэмээн олны нүдэн дээр асуув. Тэгсэн Харин түүнд ийм зүйлийг юунда надаас асуугаад байгаа юм бэ хэмээгээд босон явдаг. Мөн үүний дараа Жаин сүүжид хандан Жижин одоо гівгийнэд яачаа вэ? Яагаад Жиг тоохгүй байгаа юм бэ? Арай өөрөө F үнэлгээтэй биш болчоор бусд нь яасан ч яах вэ гэд хайчирч байгаа юм уу гэж хэлв. Тэгсэн сүүжийг түүнд хандан.
Өмнө нь намайг F-үнэлгээтэй байхад чи намайг муухайгаар доромжилж байсан. Гэтэл одоо би яахлаарэ түүний төлөө явах ёстой гэж хүн болгон амиа боддог шүү дээ. Би ч гэсэн тэгмээр байна. Одооноос би F биш, харин C үнэлгээтэй. Одоо нөхцөл байдал өөр болсон хэмээн хэлдэг. Тус өдөр Хари сүүжи дээр ирэн C үнэлгээтэй болсонд нь баяр хүргэдэг. Тэгээд тэрээр сүүжигийн гарыг атхан өнгөрсөн хугацаанд хэцүү байсан бицтэй. Одооноос чам дахин ийм зүйл тохиолдохгүй. Би чамд цаашдаа тусалж байх болно хэмээн хэлэв. Үүндээ Хари түүнд гів гинэтгэн сайхан хандаж байгаа шалтгаан нь сүүжийг өөрийн зүүн гараа болгохыг хүссэн байв. Ангидаа сууж байгаа сүүж тэрээр туршилт маягаар өөрийн үзгээ газар унгааж урд нь байгаа сурагчийг үзгийг нь авч өгөхийг хүлээдэг. Өмнө нь мань сурагч газар унсан сүүжигийн үзэнгэр гიშгэнд доромжилж байжээ. Гэтэл энэ удаад тэрээр сүүжигийн үзгийг газраас авч өгч долгонов. Энэ бол тэрээр өөрийн сэтгвчний эрхээ ашиглаж байгаа анхны удаа байв. Сүүжийг хичээл тараад сургуулийн ойролцоох дэлгүүрээс байнга иддэг гурвалжин кебаба авч идэнэ. Тэгсэн дэлгүүрийн худалдагч залуу түүний гар утсан дээрх пирамид аппликейшн руу анхаарлаа хандуулдаг. Анзаараад байх нь мань худалдагч яг л пирамид аппликейшнийг сонирхож байгаа гэлтэй. Мөн энэ үед сүүжигийн ангийнхан түүний биегээс D үнэлгээтэй сурагчдын групп чатанд урьдаг. Тэгсэн худалдагч залуу тэр чатыг нь ч гэсэн анзаарчдаг. Тэгээд худалдагч залуу түүнээс сургуулийн чинь найзууд уу? Чи тэдэнтэй дотн бололтой гэж хэлэхэд сүүжин "Гүй, би тэдэнд сайн биш. Өмнө нь надад туйлын хэцүү байсан. Харин өнөөдрөөс эхлэн бэ тэдэндээ эргэтгэвч болсон төдий" хэмээн тойрог хариултыг түүнд өгдөг. Гэтэл тэрээр сүүжиний ярьсан зүйлийг шууд л ойлгож "Тэгэд чи тэдэндээ адил болсон бол хэн чиний оронд зовхоор болов" хэмээн асуудаг. Эндээс харахад мань залуу тэднийг ямар тоглоом тоглодгийг сайн мэдэж байв. Үүний дараа сүүж дөнгөж сайхан шинээр орсон групп чатаа хартал "Сайн уу сүүжинэ? Чамайг харсандаа туйлын таатай байна. Анх чамайг харсан цагаас эхлээд шууд л чамтай найзууд болохыг хүсэж байлаа" гэж баахан пялдаг мессежүүд ирсэн байв. Тэгээд мөн сүүжинийг анги дээрээ ирэхэд ч гэсэн урд нь түүнд муухай хандаж байсан бүхий л сурагчид түүнтэй сайхнаар хандаж эхэлдэг. Мөн зарим сурагчид түүнээс айж зайгаа барих болно. Цаашлаад Дайон хүртэл түүнийг яаж чаддгүй. Тэгсэн дөнгөж сайхан F болсон G-ийн хувьд бүх зүйлс эсрэгээр байв. Гэсэн ч сүүжээ аль болох G-д анхаарат байхыг хүсдэггүй. Энэ байдал нь хэн нэгэнд хор учруулдаггүй. Сүүжид үнэхээр амар байв. Тэгээд сүүжигийн аавч гэсэн огныхон сэтгэл санаа сайхан байгааг анзаардаг. Тэгээд түүний аав түүнд хандав "Миний охин альва муу зүйл тохиолдох юм бол зүгтж тойрч гарах биш, харин ялан дийлдэг хүчтэй байгаарай" хэмээн хэлдэг. Хэдий тэрээр охиноо ямар тоглоомд орооцолцсыг сайн мэдэхгүй ч аавын хуваар үнэтэй зөвлөгөө охиндоо өгдөг. Гэвч одоогоор сүүжээ пирамид тоглоомыг устгах бодлоо хайж бусдын адилаар тойрч зайлсхийхээр шийдсэн байдаг. Тэгээд энэ мөчөд сүүжээ ангийнхаа сурагчдаа дундаа орж нөлөө бүхий сурагч болгонтой сайхан хандна. Харин байдлыг нь хараад уурн дээзэгдэх хүрсэн хүн бол Жайн байсан юм. Мөн түүнээс гадна сүүжтэй угаалгын өрөөнд таарсан Ерим түүнд хандаа "Чи өөртөө Жайнтай нийлэхгүй байгаа юм уу? Харамсалтай л юм. Би өгнө. Та хоёрт хоёуланд чинь саналаа өгсөн юм" гэж хэлв. Үүний хариуд сүүжээ түүнээс яагаад өөрт нь санал өгсөйг асуудал. Тэрээр ямар ч шалтгаан хэлдэггүй. Хараад байх нь Ерим болон түүний дагуул юутайж сүүжигийн талд зогсох нэгэн бололтой. Ер нь энэ ангид өөрийн талын хүмүүстэй байна гэдэг маш их хэрэгтэй билээ. Мөн үүнээс гадна сүүжид Еримээс өөр хинхэн түүнд саналаа өгсөн бол хэмээх бодол өөрийн ирэхгүй толгойд нь эргэлцээр байдаг. Үүнээс болоод сүүжээ сүүлдээ бүр 15 дахь тоглоом дээрээ өөрийгөө дахиад F болж байна хэмээх хүртэл хар дарж зүүдэлдэг. Тиймээс маргаашин болоод сэтгэл нь докторгүй байсан сүүжээ тэрээр самрын урд зогсон ангийн сурагчдад хандав. Бидний хэрэглэдэг аппликейшн ер нь бидний саналыг яг зөв тоолдог болов уу? Хэрвээ бидний сонголтыг буруу тоолдог бол яах вэ? Тиймээс бүгдээр аппликейшндаа итгэхийн тулд өмнө нь хураасан санал хураалтаа цаасан дээр хийж гар аргаа саналыг тоолж үзвэл яаж байна хэмээн асуудаг. Энэ үед аппликейшнийг бүтээсэн сурагч Евон "Та нар надад итгэхгүй байгаа юм уу? Миний зохиосон аппликейшнд ямар ч асуудал байхгүй. Гэхдээ яах вэ? Итгэхгүй бол тэгэлтэй. Би зөвшөөрч байна" гэж хэлв. Тэгсэн аз болж сурагчид сүүжигийн саналыг зөвшөөрч тэд бүгд 14 дахь санал хураалтыг дахин цаасан дээр бичиж аппликейшн дээрх үр дүнтэй харьцуулдаг.
За тэгээд тэд өмнөх санал дээр хин хэний нэрийг сонгосноо дахин цаасан дээр бичтэл яг л үнэхтэй адил үр дүн гарав. Тэгээд сүүжээ Еваноос уучлалт гуйж бушуухан завшааныг ашиглан дуваагаас төрүүлж ширээн дээр байсан хуудсуудыг аваад гараад явна. Мэдээж үүнийг нь дуваа анзаарсан ч тэрээр түүнд юу ч хэлдэггүй. Сүүжээ өөрт нь санал өгсөн сурагчдын нэрсийг гаргахын тулд тэдний бичгийн хэвийг цаасан дээрх бичгүүдтэй харьцуулан харах явдал байв. Тэгсэн түүний олж мэдснээр бол Жайнаас гадна Ерем, Дайон, Үе, Харин гэх мэт сурагчид байв. Сүүжид санал өгсөн сурагчдыг харахад бүгд л Харинтай холбоотой өндөр үнэлгээтэй сурагчид байсан юм. Тэгээд бодохоор магадгүй Ерем, Жайн хоёроос бусд нь Харины тушаалаар түүнд саналаа өгчээ. Энэ нь хэрвээ Харины дургүйг хүргэх юм бол сүүжид дахиад л доошоо зэрэглэл буурна гэсэн үг. Дараагийн өдөр нь болоход сургуулийн хүйтэн уур амьсгал үргэлжилсээр байв. Үе Дайонаар Жийг дээрлэж байтал Жайн түүнийг хамгаална. Тэгсэн цаашлаад Харин ч бас түүнийг хамгаална. Харин гів гэнэт яагаад сайн үний дүр хэсгээд байгаа нь энэ үед үнэхээр ойлгомжгүй байдаг. За яг тэгээд байж байтал сүүжээ Харины толгой руу үзгээр шидчихдэг. Энэ үед бүх сурагчид сүүжээ рүү хараад гайхтал тэрээр Жайн руу шидэх гэж байгаад санаандгүйгээр чамааг онцлоо. Уучлаарай Харина хэмээн түүнээс уучлалт гуйдаг. Мэдээж үүнийг хинч харсан бай. Сүүжийн түүн рүү үзгээ зөрүүдээр шидсэн илт харагддаг. Тэгээд тэднийг инхүү хоорондоо муудалцаж байтал ангид хичээл заах багш нь ороод ирэв. Гэснээс тус багшийн хувьд энэ сургуулийн багш нар дундаа хамгийн гайгүйнд байгаа шүү. Сургууль доторх дээрлэлтийг болиулахыг хүсэж байгаа цор ганц багш. Үүний дараа сүүжээ Жайн хоёр сургуулийн тагтан дээр гарч хоёр биентэйгээ ярилцсан зогсно. Тэгээд эцэстээ сүүжээ уг нь бол тэрээр зөвхөн өөрийгөө бодоод тагчиг бай гэж бодож байсан ч гэсэн түүний сэм үнэлгээтэй болгосон хүн нь Харин байсныг мэдээд аргагүй эргэн Жайнтай нэгдэнэ. Мэдээж мань хоёрын зорилго бол пирамид тоглоомыг өрөмцөр нь үгүй хийх байв. Тэгээд мань хоёр Жэдэр яралтай очиж өөрсөддөө хамтрах санал тавина. Мэдээж Жэгийн хувьд мань хоёртой хамтрахаас өөр аргагүй билээ. Ямар ингэ дээрлхүүлээд байлтайнд биш. Ер нь Жи баг зэргийн амиа бодсон зантайж дажгүй нэгэн. Жи түнд тус тоглоомыг хэн зохиосон талаар өөрийн мэдих бүхнээ хэлж өгдөг. Түүний хэлснээр нэг жилийн өмнө Дайон гівгэнэтгэн нэгэн тоглоом тоглох санааг гаргажээ. Тэгээд тэр тоглоомын зүй тогтолыг гаргахад дуваад тусалжээ. Ингэхдээ анх тоглоомын агуулганд 1 сарын турш өөрт нь сайн хандаж ирсэн 5 найздаа үнэлгээ өгөх байв. Тэгээд тэд өөрөөсөө үнэлгээ өндөр сурагчийг хоолнд төрүүлэн оруулах гэх мэтээр хүндлэх дүрмтэй байжээ. За тэгсэн сүүлдээ үнэлгээ өндөр сурагчид гів гинэт бие тоож үнэлгээ багтаа сурагчдыг дээрлэх хандлагатай болсон байна. Өөрөөр хэлбэл анги дотор бие биенээ дээрлэх нь анх энэ тоглоомын дүрм биш байв. Харин ердөө аажиндаа гарч ирсэн бичигдээгүй хууль мэт зүйл байсан юм. Мөн FG хүндлгээч байхгүй байжээ. Үүний дараа сүүжийн дуваа дээр очиж түүнд талархаж явдгаа илэрхийлнэ. Учир нь тэрээр сүүжинийг ангийн багштай явж байх болгонд нь саад хийж сүүжинийг ангийн багшаас хамгаалж байсан юм. Мөн сүүжинийг багштайгаа уулзаж байгааг мэдсэн тэрээр Жайн руу мессеж бичиж аврахыг хүссэн байдаг. Сүүжийн түүнд хандаа санал хураалтын цаасыг намайг авч явсныг мэдсэн хэрнээ чимээгүй өнгөрсөнд баярлаа. Гэснээс F зориулсан дүрмийг чи зохиосон гэд сонссон. Санал хураалт хийснээс 2 хоногийн дараа F-ийг дээрлэж болно. Энэ нь F-үүдийг чадах ятгаараа хамгаалах гэсэн зүйл байна лээ. Ингэж байхаар нэгмүс нь надтай хамтарч энэ тоглоомыг зогсооход туслаач. Бид нар дэм үнэлгээтэй сурагчдыг нэгтгэж F үнэлгээ авахаас нь хамгаалах хүсэлтэй байна хэмээн хэлдэг. Гэвч дуваа түүнд туслахаас татгалзана. Учир нь тэрээр өөрийгөө эрсдэлд оруулахыг хүсдэггүй. Тэгсэн энэ үед Харин болон Дайон нар тэдний хамт байгааг хараад сэжиг авна. Жайн сүүжийн хоёр Дайоныг ажиглан суун. Тэгээд Дайоны хажууд нэг өхөн талцсаж суун. Тэгсэн тэр өхний гэр бүл нь Дайоны гэр бүлийн бизнестэй хамааралтай болохыг олж мэддэг. Өөрөөр хэлбэл тус ангийн сурагчдын эцэг эхчүүд бие биенийхээ дор ажилдаг болж таардаг. Тийм учраас сурагчид бие биенээ хүндэлж харьцахаас өөр аргагүй байдаг. Дайон клуб явах зураа дуваад хандаа. Чи бид хоёрын эцэг эх Харины гэр бүлээс дэндүүх хамааралтай. Тиймээс сургуулаа төгсөх хүртлээр Харинаас урууч хэрхэж болохгүй. Үүнийг мэдэж байгаа бидтэй. Ер нь цаашид чи бид хоёр насан туршдаа Харинаас хамааралтай байж ч мэднэ хэмээн хэлдэг.
Энэ хооронд Жайн, Сүүжийн G3 тоглоомыг нураах төлөвлөгөөгөө боловсруулна. Сүүжиний хэлснээр бол дий үнэлгээтэй хүүхдүүд өөр хоорондоо саналаа өгснөөр бүгд бие биенээ аварч сийн үнэлгээтэй болох боломжтой гэв. Учир нь ердөө 5 санал авахд сийн үнэлгээтэй болох учраас гэж хэлв. Тэгэхээр бид гуравтаар өөр 3 сурагч нэмэгдэхэд бид бие биендээ саналаа өгч хүн тус бүр 5 оноотой болох боломжтой гэв. Хэрвээ тэгэх юм бол манай ангид дор хаяж 11 сурагч сийн үнэлгээтэй болно. Тэгснээр сийн үнэлгээтэй сурагчид дий үнэлгээтэй сурагчдаас илүү олон болж пирамид, ромб дүрс болон хувирах болно гэж хэлв. Тэгээд Сүүжин энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд ямар 3 сурагчдыг өөрсдөө нэгтгэхээ хайж эхэлдэг. Тиймээс тэрээр ангийн багшийн шүүгийг нууцаар худлан сурагчдын мэдээллийг хулгайлна. Дараа нь тэд сурагчдын ар гэрийг судлаад үзвэл Жиёны эцэг эх Харины компанид, Сонжугийн гэр бүл Даяны компанид, Суёны гэр бүл Дуагийн компанид, Юхён мөн Харины компанид тус ажилладаг байна. Цаашлаад Өмби бол Харины цэрэг Жүүсүний Жигээ сурвсан. Тэгэхээр эдгээр сурагчид Сүүжинтэй нэгдэхгүй нь тодорхой байв. За тэгж явсаар тэдэнд энэ 3 сурагчид үлджээ. Тэгээд тэд үлдсэн 3 сурагчдыг судлан өөрсдөө нэгдэхийг оролдоно. Үүнээс гадна тэд энэ цагаас эхлэн уулзахгүйгээр зөвхөн чат ашиглаж байхаар болдог. Сүүжиний хувьд бусадтай арга ивэ амархан ололцдог бол Жайн дэндүү ичимхий хориг болохоор ер нь нэг л болохгүй байв. Сүүжиний хувьд Евоныг өөртөө нэгдэхийг хамгийн ихээр хүснэ. Учир нь тэрээр пирамид аппликейшнийг зохиосон учраас эргээд устгасан чадах билээ. Тэгээд тэд эхний ээлжиндээ Евон дээр хамаг анхаарлаа төвлөрүүлж Жайнд Евоныг тагнах таалбарыг өгдөг. Гэтэл үүний дараа Сүүжин Евоны анкетыг уншиж байтал түүний тодорхойлолт дээр зөвхөн ашигтай талыг бодож нөхөрлөдөг гэсэн байв. За тэгснээр тэд Евоныг хишнээ цайн ятгсан бай. Тэрээр Харины талд баттай зогсох нь ойлгомжтой байв. Тэгээд Сүүжин нэн даруй Жайн дээр ирж Евоны араас дагахыг нь болиулах гэсэн ч хэдийн оройтжээ. Тэр үед Евон хэдийнэ Жайн өөрийг нь дагаад байгааг нь Харинд хэлж тэднийг барьж өгсөн байв. Өмнөх ангитар Евон Жайн болон Сүүжинийг Харинд барьж өгснөөр төгссөн билээ. Тэгвэл сурлын маань 4-р анги эхлэхэд Харин Сүүжинийг өөрийн эсрэг явааг мэднэ. Гэсэн ч Харин энэ удаад түүнийг өршөөж Сүүжинийг өөрийнхөө хажууд байн байлгахыг хүснэ. Гэвч Сүүжин түүний саналаас татгалзна. Тэгснээр Харин одооноос эхлэн Сүүжинийг нүд үзүүрлэх болдог. Тэгээд Харин Сүүжиний төлөвлөгөөг мэдэж түүнд хандан "Чиний төлөвлөгөө яасан ч бүтэхгүй" хэмээн сануулдаг. Харин тэдний төлөвлөгөөг мэдсэнд Жие хамгийн ихээр айна. Үүний дараа Жие сургуулийн 0 дотор Сүнитэй таарлтна. Тэгсэн өөрөөс нь урвсан Сүни түүнд хандан "Чамайг Сүүжинтэй хамтраад байгаа гих сураг сонсогдлоо. Энэ үнэхээр үнэн нь үү? Чи түүнийг итгэж болохоор хүн үнэхээр мөн гэж бодож байна уу?" хэмээн асуудаг. Үүний хариуд Жие "Тийм ээ. Тэр ядаж чам шиг урагч биш байлгүй" хэмээн хариулдаг. Эндээс харахад Жие үнэхээр л Сүүжинд итгэж байгаа нь илт байв. Харин Сүни Жигээ сурвсан өөрийн үйлдэлтэй одоо хүртэл гэмшээгүй гэлтэй. Үнэн дээр тэрээр Харины явуулахаар Жигээс мэдээлэл цуглуулж байгаа нь энэ байв. Ер нь тэрээр анхнаасаа л Харины явуулахаар Жигээ сурвсан гэлтэй. Тус өдөр Сүүжин нөгөөх дэлгүүрээр орохдоо худалдах залууд хандан "Манай ангийн нэгэн сурагч минь төлөвлөгөөг мэдчихсэн. Ууган тэр хакер яг надад хэрэгтэй хүн байсан юм. Ингээд чи программист байхаа тэр чантай адил мэрэгжилтэй" хэмээн өглөн сууна. Ер нь мань худалдах залуу Сүнхуа гэдэг. Тэгсэн Сүүжигээс ямар нэгэн зүйл ойлгож авсан тэрээр яагаад ч юм пирамид аппликейшнийг хакердах гэж оролдоно. Тэгснээр 14 дахь удаагийн пирамид тоглоомын санал хураалтыг олоод харчихав. Сүнхуагийн хувьд эмэгтэй дүүтэй бөгөөд тэр дүүн сэтгэл санааны гутралаас болоод өрөөнөөсөж гарахаа болж анхаараа бүхий л хоол усаа зөөлгөн иддэг байна. Магадгүй тэрээр өмнөх пирамид тоглоомын хохирож байсан гэлтэй. Маргааш нь болоод Евоныг өөрийн багтаа элсүүлж чадаагүй мань 3 өөр хэнийг өөрсдөө нэгтгэх талаар бодон сууна. Тэгсэн Жие Сүнитэй холбогдохыг хүсдэггүй. Харин Жайны хувьд Юрим гих сурагчийг үнэн голоосоо үзэн ядна. Магадгүй Жайн тэр хоёрын хооронд өмнө нь ямар нэгэн зүйл болсон гэлтэй. Юрим гэж энэ сурагчийг хэлж байгаа юм шүү. Тэгээд Жайны хэлж буугаар бол тэр хоёр өмнө нь яг нэгэн зэрэг тус ангид хамт илсэн найзууд байжээ.
Гэвч Юри бусдыг дагаж Жаинаас урвсан байдаг. Үнийг сонсон Сүүжийн бодолд автан суун. Тэгээ сайтар бодоод үзэхэд Харийн тэр хоёрыг хоёуланг нь тус анги руу оруулсан байх магадлалтай байв. Тинхүү Сүүжи түүнээс Харийн нэг өмнө таньдаг байсан эсхийг асуув. Гэвч тэрээр онцгийн зүйл хэлдэггүй. Үнэн дээр Харийн Жаин хоёр үнэхээр л баг багтаа сайн найзууд байсан юм. Тэд яагаад одоо ийм нөхцөл байдалтай болсныг бид дараа мэдэх болно. Тус өдөр үе шинэгийн сурагчийг өөрийн санаандгүйгээр зогсохын төлөө бүдүүн-мүдүүнээр нь дуудаж дээрлэхнэ. Тэгсэн энэ үед Хээжүнгийн сурагч шинээг өмөрөн үетэй муудалцсан. Анзаараад байх нэ Хээжүнч гэсэн ангийн дажгүй эдэн сурагчдын нэг болох нь эндээс харагдана. Мэдээж энэ үед тэднийг харсан Харийн мөн л аль сайн талыг барьж сайн хүний дүрэлсгэн. Тинхүү мөн л энэ явдалтай дуртай дургүй үегээ буруутгав. Харин Жиегийн хувьд эвхүнлэгээтэй учраас дээрлэхүүлсээр л байв. Хичээл тарсны дараа Дайон аавынхаа тушаалаар Хариныг гэр бүлтэй хамт хоолнд урьдаг. Гэтэл Харин Биетон урилгыг нь хүлээн авдаггүй. Гэтэл үүнийг мэдсэн аав нь Дайоны толгой руу шуудхан л аяга аваад шидчихдэг. Ер нь Дайон яагаад ингэж бусдыг зодох туртай болсон нь ааваас нь үүдэлтэй байгаа мэт санагдана. Мөн нөгөө тал Дуа аавынхаа ажил дээр ирж хичээл сургуулийнхаа талаар ярилцсан. Тэгсэн аав нь түүнд хандан хичээл сургууль чинь ямар шүү байна. За тэр ч яах вэ? Хамгийн гол нь чи Харинтай л ойр дотн байж үзээрэй. Би чамд энэ энхийг өвлүүлэх хүртэл чи Харинтай ойр байгаарай хэмээн захив. Үд дунд болоход Сүүжи Хээжүн рүү мессеж бичиж өөртөө нэгдэхийг хүсдэг. Хээжүн бол одоогоор тэдэндээ нэгдэх хамгийн өндөр магадлалтай хүн. Жи нөгөө хэдэд дээрлэхүүлэн угаалгын өрөөнд уйлж байв. Тэгсэн үүнийг нь соёл судлалын багш нь олоод харчихав. Түүнийг Наахи гэдэг бөгөөд тэрээр сургууль дээр сурагчид бие биенээ дээрлэж байгааг хараад сэтгэл санаа түгшсээр л байдаг. Тэгээд тэрээр Сүүжинд хандан сургууль дээр бие биенээ дээрлэх явдал дэндүү их байна. Өмнө нь чамайг ч гэсэн анзаарч байсан. Багш нь та нарт яаж туслах уу хэмээн асуухад Сүүжин багштай юу ч хэлдэггүй. Учир нь тэрээр өмнө нь ангийн багштай итгэснээс болж балархшгсан билээ. Үүнээс гадна аав нь түүнд бүх зүйлсийг өөрийн хүчээр даван гарч байгаарай хэмээн сургасан билээ. Тиймээс Сүүжин энэ удаад ангийн багшаас тусламж авахыг хүсдэггүй. Тус өдөр Сүүжиний аав руу сургуулийн захиргаанаас холбогдож охиныхон сургууль дээр сурагчдын эцэгхийн уулзалттай болохыг хэлнэ. Тэгээд аавд нь урилга хүртэл илгээсэн байжээ. Жаин Сүүжин хоёр Хээжүнтэй уулзаж өөрсдийнх нь талд орохыг ятгахна. Хээжүний хувьд найзуудаасаа санал авсан хэрнээ өөрийн саналыг ангийн хамгийн нэр хүндтэй сурагчдад өгсөн байдаг. Учир нь тэрээр найзуудаагаа дээш нь төвшин агуулгах дургүй нэгэн. Тинхүү Сүүжин үүгээр нь түүнийг сүрдүүлж дараагийн удаа тэрээр Жаин тэр хоёр саналаа өгөхөр болдог. Одоо тэдний дараагийн бай бол Жэхён байв. Түүний хувьд янз бүрийн булчин шүрмэс харах туйлын дуртай нэгэн. Тэд мэдээж түүний энэхүү сул талыг ашиглаж түүнийг багтаа нэгтгэхээр оролдох болно. Тус өдөр Сунхва ухаан самуурсан дүүгээ хараад сэтгэл санаа нь хямардаг. Тэгээд тэрээр дүүгийнхээ падийг хартал Еремийн зураг байв. Тэгэхээр түүний дүү Еремтэй ямар нэгэн байдлаар холбоотой бололтой. Тинхүү Сунхва тус өдөр ямар нэгэн зүйл хийхээр сэтнэ. Оройн болоход Жаин Сүүжин хоёр сургуулийн ойролцоо явна. Тэгсэн тэд Сунхваг сургууль руу орж байхыг нь олоод харчихдаг. Тэгээд араас нь гитгээр болов. Тэгээд Сүүжин тэр хоёр Сунхваг ямар нэгэн зүйл хийх гэж байхад нь үйлдэл дээр нь барьж авдаг. Улмаар тэд Сунхваг мэргэжлийн хакер байсныг мэднэ. Мөн Сунхвач гэсэн тэдэнд арга баран үнэнгээ хэлдэг. Тухайлбал өнгөрсөн жил Pyramid Games болж бие болоо сэтгэл санаагаар хохирсон Чуури гих сурагч түүний төрсөн дүү байжээ. Тэгээд тэрээр Pyramid тоглоомын учрыг олж дүүгийнхээ өшөөг авахар явж байсан нь энэ байв. Энэ үед Сүүжин Сунхваг өөрийн багтаа нэгдүүлэхийг хүснэ. Ингэснээр тэд хакертай боллоо л гэсэн үг. Тэгвэл Евоны хийх байсан ажлыг Сунхва хийх учраас Евоны хэрэг тэдэнд хэрэггүй боллоо гэсэн үг. Тэгээд Сунхвач мөн түүний саналыг хүлээн зөвшөөрдөг. Түүний үүрэг нь сүлжээгээр нэвтэрч сурагчдын мэдээллийг цуглуулan Сүүжинд мэдэгдэх байв. Тэгснээр Сүүжин сургууль дээрх бүхий л сурагчдын сайн болон муу талыг мэдэх боломжтой. Үүний дараа Жаин Жэхёныг даган явна.
Энэ үед Жэхён бусдын зургийг зөвшөөрлгүй авч байгаад баригдаж эвгүй байдалд ордог. Тэгсэн аз болж Жаин түүнийг аварснаар Жэхёны сэтгэлийг булааж чадна. Жэхён тэдэндээ нэгцэндээ түлэнгийхээр баяртай харагдана. Тэгээд дараа нь тэдний өөртөө уруулахыг хүссэн сурагч нь Сүний байв. Тус орой Сүжин Сүний рүү зураг бичиж сул талаар нь сүрдүүлж өөртөө нэгдэхийг шаарддаг. Үнэн дээр одоогор Сүний Харины гарт байгаа билээ. Тийхүү Сүжин Харинаас Сүнийг булаах үнэхээр хэцүү байх болов. Маргааш нь болоход ангийн хүүхдүүдийн эцэгхийн уулзалт эхэлдэг. Тэгсэн сайтар анзаарах юм бол хүүхдүүдийн эцэг эхчүүд нэг нэгнээ үнэхээр сайн таньж байдаг. Яг л бизнес уулзалт гэлтэй. Тэгээд Сүжиний аав ердийн нэгэн төрлийн албан хаагч болохыг харсан дэд хинэн ч түүнийг тоодоггүй. Тэгсэн яг энэ үед Нахи багш түүнтэй уулзаж олонний нүдэн дээр танаа охин ангийнхаа хүүхдүүдэд байнга дээрлэхүүлдэг. Эдний анги бол нэг нэгнээ гадуурхаж хүчирхийлдгээрээ хамгийн алдартай анги. Та арай үүнийг мэддгүй юм биш үү хэмээн хэлдэг. Энэ үед Сүжин Еринтэй жиж уулзсан түүнд хандан би чиний сул талыг мэднэ. Харинч бас чиний нууцыг мэддэг болохоор чи түүнээс айдаг үсттэй. Тэр нууц чинь өнжөөн та хоёрын харилцаа байгаа. Тэгэхээр би чиний нууцыг хэнд ч хэлэхгүй болохоор чи дараагийн удаа F болоодог. Хөөхөн хичээлдээ цай мөн гоё дуулдаг. Баян айлын охин F болох үед тэдний хинэнч дээрлэж чадахгүй нь ойлгомжтой. F үнэлгээтэй хүн дээрлгүүлэхгүй байж болдгийг би бүгдэд харуулмаар байна хэмээн хэлэв. Сүжин түнд энэхүү санал тавьсан шалтгаан нь тэрээр энэ тоглоомыг эсэргүүцсэн цоргаанц хүн байсан юм. Зурлын маань өмнөх анги дээр Сүжин Еремиг өөрийн багт хэлсүүлэхийн тулд түүнтэй жижигүүлснээр төгссөн билээ. Тэгсэн дараагийн анги эхлэхэд Сүжин шуудхан л асуудалтай тулгардаг. Тухайлбал Сүжин Ерем хоёрыг ярьж байтал нөгөөх Сүнийг их оюутан гівгэнэт ангийнхаа хүүхдүүд рүү мессеж бичдэг. Мессежийг уншдал хажиргалтай нь Сүжи чи яагаад намайг дарамтлаад байгаа юм бэ? Би ангид амиа хорлоо гэсэн мессеж байв. Улмаар ангийн бүх сурагчид анги руу ирэхэд Сүний үнэхээр амиа хорлох гэж байгаа гэлтэй байв. Анзаараад харах юм бол тэрээр амиа хорлох биш харин Харины захиалгаар Сүжинийг муу хүн болгон харагдуулах зорилготой байсан юм. Тэгээд энэ дээр нэмээд удалгүй эцэгчүүд хүртэл ангид орж ирээд Сүжинийг дээрлэхүү сурагч хэмээн буруугаар ойлгоно. Тэгсэн сурагчид энэ хэрэгт эцэгчүүдээ оролцуулалгүй өөрсдийн арга барилаар шийдэхэр болов. Тэд ангидаа санал хураалт явуулж Сүжинийг дараагийн тоглоомд санал өгөх эрхийг нь хасдаг. Гэхдээ тэрээр бусдаа санал авах хэрэгтэй. Энэ үед эцэгчүүд тэдийг юу яриад байгааг нь ойлголгүй зүгээр л ангаан зогсоор л байдаг. Дараагаар нь Харин нийт эцэгчүүдийн дунд бяцхан пирамид тоглоомыг зохион байгуулдаг. Мэдээж энэ үед зарим эцэгчүүд бие биенээ дээд доод зэндагаар ялгарлах энэхүү тоглоомыг сонсоод гайхдаг. Тэгсэн энэ тоглоомыг хамгийн ихээр дэмжиж байсан хүн нь Харины эмээ байв. Хажиргалтай нь энэ удаад эцэгчүүд ангийн хүүхдүүдэд санал өгөх байсан юм. Тэгсэн эцсийн үр дүнд Сүжин ямар санал авалгүйгээр F зэрэглэл дээр буудаг. Юутаач энэ бүхэн Харин Сүжиг хүссэн үедээ 0 болгож чадсан шүү гэсэн дохой байсан юм. Хамгийн гол нь энэ удаад Сүжиний байгуулах гэж байсан D зэрэглэлийнхний холбоо бүтлгүйддэг. Гэсэн ч Сүжин өөрнийг нь төлөвлөгөө байдаг. Тэр төлөвлөгөө нь тэрээр самбарын ойролцоо нууц камер байрлуулж пирамид тоглоомыг олонд ил болгох байв. Мөн түүнчлэн Сүжин Еремийн хамтаар Хариныг өдөртөгч биш мэтэр бусдад харуулах явдал байв. Тэгээд маргааш нь болоход Ерем олон нийтэд хандан Харин эцэгчүүдийн дунд тоглоом зохион байгуулсан. Тоглоомыг гадагш задруулж болохгүй гэсэн дүрмийг зөрчсөн хэрэг. Тэгэхээр Харин ч мөн Сүжиний адилаар шийдвүлэх ёстой бидтэй хэмээн хэлдэг. Ингэхдээ тэд ангидаа санал хураалт явуулж Хариныг шийдгэх хэсгээ шийдцгээв. Тэгсэн 13 сурагч Харины эсрэг санал өгснөөр тэрээр ч мөн Сүжиний адилаар хүнд ч санал өгөх боломжгүй болов. Эцэстээ Сүжиний сүүлийн алхам бол Еремиг би биш харин A зэрэглэлтэй болгох байв. За тэгсэн гай газарт ороос гэж Еремийн эсрэг мэдээлэл нийтлэв. Ингэхдээ Еремийн зургийг араас нь дарсан байдаг. Тэгээд сурагчид ангид нууц камер байгааг мэдэж Сүжиний тавьсан тис хөндлөн камерыг анзаарчихдаг.
Азар энэ үед байдлыг тандаж байсан юм багш орж ирээд камерыг бие тавьсан хэмээн сүүжиний өмнөөс хэрэг хүлээж ажлаасаа ч гарахаар шийднэ. Тэгээд тэрээр сүүжинд утасны дугаараа өгч хизээ нэгэн цагт хэрэг гарах юм бол холбоо бариараа хэмээн хэлдэг. Үнэн дээр Харин хэдийнэ сүүжинийг ангид камер суулгасныг мэдэж байжээ. Учир нь Жие сүүжинээс урвж түүнд ангид камер нуусан байгааг хэлсэн байдаг. Жиегийн хувьд сүүжинтэй удаан найзлаагүй учраас Харинд илүү их итгэсэн бизээ. Маргааш нь 15 дахь удаагийн пирамид тоглоом эхлэх болно. Энэ удаад өмнө нь ярьсан ёсоор сүүжин Харин хоёр хүнд санал өгөх боломжгүй. Тэгсэн эцсийн санал хураалтаар хинэнж F үнэлгээ авдаггүй. Тэгээд сүүжин Жаин нар B үнэлгээ авдаг бол Ерим A үнэлгээ авдаг. За тэгсэн өөр нэгэн хачирхалтай зүйл бол Өмбиол A үнэлгээ авсан байв. Эндээс харахад Өмбиол одооноос хин гэдг нь танигдах бололтой. Харин Дайон Дуан нар A-с B рүү буурна. Цаашлаад Үе Өнжон нар мөн зэрэглэл буурдаг. Өнжоны хувьд тэрээр Еринтэй ойр байх тусам олон хүмүүс тэр хоёрыг хоорондоо холбоотой хэмээн цуу яриа гардаг. Тиймээс энэ удаад тэрээр бага үнэлгээ авч Еримээс холдсон зөв байв. Юутач энэ удаад сүүжиний хүслээр ямар ч сурагч F үнэлгээ авдаггүй. Гэснээс шинээр A үнэлгээ авсан Өмбиол бол нэг их гайхаад байх зүйлгүй. Тэрээр ердөө Харины шин туслах болоод л тэр. Ер нь Харин юу төлөөснийг мэдэхгүй ч тэрээр Дайон Дуа Үе гих мэт өөрийн хүрээллийн хүмүүсээсээ нүр буруулсан байдаг. Тус өдөр Ерим сүүжинтэй хамт сууж байгаад өөрийн ах Сунхатай таарлцдаг. Одоогоор Үри яагаад Ерим тэглээ дургу гэдг нь тодорхойгүй байдаг. Юутач Ерим өөрийн ах хоёр бие рүүгээ хачин чигтээ харцгаадаг. Энэ үед тэд пирамид тоглоомын зогсох талаар хэдэн төлөвлөгөө зохиодог. Ингэхдээ нэгдүгээр төлөвлөгөө бол Хариныг энгийн сурагч мэт болгох. Тэгээд маргааш нь болгоод сүүжин цэвэрлэгээ хийхгүй байгаа Харинд бусдын адил цэвэрлэгээ хийхийг шаардна. Өөрөөр хэлбэл сүүжиний хүслээр A зэрэглэлийн сурагчийг доош нь буулгаж байгаа нь энэ байв. Хоёрдугаарт тэд цаг үргэлж бусдад дээрлүүлдэг байсан Жайныг олон дунд нэр хүндтэй болгож зэрэглэл ахиулахыг хичээнэ. Харин 3 дахь төлөвлөгөөг сүүжин хараахан боловсруулж амжаагүй байдаг. Гэтэл энэ өдөр сүүжиний аав ирж дараагийн 7 хоногоос өөр хот руу томилогдсон ажиллахаар болжээ. Энэ нь яг л Харин аавынх нь алдан тушаалд нөлөөлж сүүжинийг бүрмөсөн холдуулахаар санаархаж байгаа гэлтэй. Уг нь бол энэ явдал нь сүүжинд ч бас амар байв. Мэдээж хинч байсан бие биенээ дээрлэхдэг ядаргаатай газар байхыг хүсгүй нь ойлгомжтой билээ. Улмаар сүүжээ пирамид тоглоомыг болиулах өөрийн хариуцлага Еримд үлдээж түүгээр ахлуулдаг. Тэгээд тэдний 3 дахь төлөвлөгөө нь хэрвээ дараагийн тоглоом дээр ямар ч F үнэлгээ тодорохгүй бол A зэрэглэлийн давуу эрхийг тэр шигтэнд болиулах байв. Тэгснэр пирамид тоглоом бараг л H-гүй F-гүй болсноор тоглоом бараг л сүрэх дээрээ тулна гэсэн үг. Тэгээд Харинч гэсэн шахалтаар тэдний саналыг дэмждэг. За тэгсэн тус орой Жайн ээжтэйгээ уцаар ярьж байтал суун ирээд явсан хэмээн хэлдэг. Суун гэж хэн болох нь одоогоор тодорхой биш. Жайн тэр нэрийг сонсоод шоконд ордог. Цаашлаад Жайн уцаа амтраа 2 хоногийн турш хичээлдээ ирдэггүй. Маргааш өдөр нь болоход сүүжин аавынхаа ажил дээр ирж ерөн жохом хэн аавыг нь томилхонд явуулсан болохыг нь шалгана. Гэтэл Бэгён групп аавынх нь томилтын ажлыг шийдсэн байжээ. Тэгээ сүүжин харин ч эсэргээрээ сургуулаа солихгүй заавал Бэгён ахлах сургуулаа төгснө хэмээн хэлдэг. Мөн түүний аав нь ч гэсэн зөвшөөрч огноо сургуульд нь үлдээн. Тус өдөр Харин Өмбиол 2 ангийнхаа сурагчдыг хагаралтуулах зорилготойгоор бөмбөгөөр бие биенээ онож оноо цуглуулдаг тоглоом зохионо. Тэгээд бүхий л сурагчид бие биенээ ялахын тулд хайр наргүй бөмбөгөөр гэмтэн. Тэр дундаа хамгийн тогш нь Дайон байв. Тэгсэн сүүжин бусдад оноогоо зүгээр бэлэглэж зөв үлгэр дуурайлал үзүүлснээр бүхий л сурагчид бие биендээ найр тавьж эхэлцгээв. Эцсдээ нэг мэдгээд бүх сурагчид эвлэрч ангийн уур амьсгалч гэсэн улам сайхан болно. Харин Дайоноос хүн болгон зайгаа барих болов. Гэтэл үүнийг харсан Харины уур маш ихээр хүрнэ. Мөн тэмцээний дараа маш олон сурагчид сүүжинтэй ойр найзлахыг хүсэх болов. Тэгээд хэсэг хугацаа өнгөрөхөд Жэхён, Жайн, Сүүжи, Ерим нар нэлээд сайн найзууд болжээ.
Харин энэ үед Хаарын тоглоомыг сүйтгэсэн Дайонд уурлаж мөн өөрийнх нь эсрэг хөдлөд байгаа Еремиг урлагт хүл тавьж чадхааргүй болон гэх мэтээр эргэн тойрны хүмүүсээ химэлсээр байв. Эцсээ тэрээр Сүүжин рүү аав нь ашиг сонирхлын төлөө охиноо баячуудын сургуульд сургасан гих зурглыг дараа нь хэмээн сүрдүүлэг хийн. Сүүжиний ангийнхан хоногоор зугааланд явж байгааг харагдана. Тэгсэн Хаарын Өнжоныг усан сэлтийн тэмцээнд оруулахгүй гэдгээр нь сүрдүүлж Сүүжинээс харилцаагаа таслахыг шаарддаг. Мөн дараа нь Жохионыг нууцаар дарсан зургуудаар нь сүрдүүлж мөн л Сүүжинтэй харьцахгүй байхыг шаарддаг. Тиймээс Хаарын өөрийн чадах бүхэл хорон аргаа ашиглан явж байтал хин нэгэн түүнийг усан сан руу түлхдэг. Үнэн дээр Хаарын усан сэлж чаддгүй бөгөөд түүний түлхсэн хүн нь үе байсан юм. Гэтэл үе Хаарын түлхэж байхыг нь дуа харчихсан байдаг. Аз олж дуа энэ удаад үеийг хинт ч ховлолгүй хэргийг нуун дарагдуулдаг. Оройн болоход ангийн сурагчид баг болон хуваагдаж өрөө өрөөндөө орцгооно. Тэгсэн Жайнаас урж байсан Жуу Юрим бусдад гологдсон тул Жайн түүнийг багтаа авдаг. Тэгсэн үүнийг анзаарсан сурагчид Жайныг биширч түүнийг үнэлэх үнэлэмж нь нэмэгддэг. Тэр дундаа Сүүжин хүртэл Жайны сайхан сэтгэлийг гайхдаг. Гиснээс энэ өдөр Сүүжиний төрсөн өдөр байжээ. Тэгээд Сүүжин өөрийн төрсөн өдрөөч марцсан байтал Жохион Еренаар гинтийн бэлэг барин түүгээр лаа үлээлгүүлдэг. Үүний дараа пирамид аппликейшнийг бүтээсэн Евон өмнө нь Сүүжинээс урвж байсандаа уурчлалт гуйж цаашаа түүнд туслах хүсэлтэй байгаагаа хэлдэг. Учир нь өмнө нь Сүүжин бибинээ бөмбөгөөр зөвхөн оноо цуглуулдаг тоглоомыг тоглож байх явцдаа Евонд бөмбөгөө өгч оноо бэлгэлсэн байдаг. Цаашлаад шинэ соноо гэх мэт сурагчид ч мөн Сүүжинээс уурчлалт гуйж цаашаа түүнтэй ойр байхыг хүснэ. Гиснээс мөн тус орой үе Хариныг ус руу түлхэсэндээ уурчлалт гуйдаг. Учир нь Харин араасаа түлхүүлэхдээ Гяс эргэж харан хин өөрийг нь түлхэсэн болохыг нь харсан байжээ. Гэхдээ тэрээр үегээс илүүтэй Өмбиолд ууралсан байв. Учир нь Өмбиол Харины араас байнга гүйдэг хэрнээ түүнийг живж өгөх гэж байхад нь юу ч хийлгүй зогссоор л байсан юм. Харин Жайныг дуудан ирж уулзаж Сүүжин аавынхаа нэр төрийг хамгаалахын тулд чамаас урвсан хэмээн хийлж мань хоёрыг хагаралтуулдаг. Маргааш нь болоход нийт сурагчид пейнтболоор байлдаж тоглоно. Тэгсэн нийт 3 удаа оногдсон сурагчид нэлээд хатуухан шийтгэл амсгаар болов. Тэгээд тус тоглоом нь Сүүжин, Жайн, Жохион, Өнжон, Жэгэд ер нь Сүүжиний баг тэр чигээрээ хамгийн ихээр оногдсон байжээ. Учир нь Хаарын ангийн нийт сурагчдад мессеж илгээж зөвхөн харангийн хантаастай сурагчдыг буудах талбарыг өгсөн байв. Сүүжиний багийнхаа бүгэлдээ хар хантаацтай байсан юм. За тэгээд Хаарын тэдэнд хандаа та нарын нэг нь F болох болно хэмээн хэлдэг. Гэтэл тэд бүгд бибинээ F болгох бус харин өөрөө өөрсдөө F болгож найзуудаагаа аврахыг хүснэ. Энэ үед Хаарын тэднийг хагаралтуулах гэсэн биш харин ч эсрэгээр тэдний нөхөрлөлийг улам батбөх болгочдөг. Тэгсэн Дайон энэ бүгдийг харж төвчлгүй Жийг F болгохыг хүснэ. За гэтэл Өнжон Жийг өмөрч байгаад Дайон зодуулж эмнэлэгт хүргэгдэнэ. Гэтэл сургуулийн захиргаанаас энэ талаарх хэргийг гадагш задруулалгүй чимээгүйхэн намжаахыг хүсдэг. Энэ үед Дайоны дагуул найз Солха Дайоны буруу үйлдэлийг өмөрч шүүмжилдэг. Учир нь тэрээр Дайоныг Харины өмнөд бүхэлцөөр ирсэнд нь туйлын ихэр уурн хүрдэг. Гиснээс тус анги дээр Харин ер нь яагаад пирамид тоглоомыг тоглуулж ангийнхныгаа хагаралтуулдаг болсон тухай гардаг. Тухайлбал Харин цэцэрлэгт байхдаа ангийнхан багш нь пирамид тоглоомыг тоглуулж байжээ. Гэтэл Харин F үнэлгээ авч хүүхдүүдэд шийтгүүлсэн байдаг. Энэ үед Хариныг шийтгэж байсан хүүхдүүд бүгд түүнийг инээлтэн шоолж байсан нь Харины сэтгэл зүйг маш ихээр гэмтээсэн байдаг. Үнэн дээр тэр үед Жайн Хариныг өмөрлөгүй зөв зүгээр харан зогсож байжээ. Тэр цагаас хойш Харин Жайн туйлын дургүй болсон байна. Шөнө болоход ангийн багш сурагчтай дуудан уулзна. Тэрээр уг хэргийг гадагш задруулахгүй байхыг сурагчдаа сануулна. Гэтэл Ерим Өнжоны дасгалжуулагчаас Өнжон усан цэлтийн карьераа өндөрлөж магадгүй гих мэдээг дуулна. Тэгээд тэрээр Дайонтой усталцаж бүүн өвмэн самуу болдог. Мөн энэ үед Харин Дайоныг шийтгэн хэмээн хэлж бүгдийн анхаарлыг намжаана. За тэгээд маргааш нь болоход
Хүн бий бол Дайоныг пирамид тоглоомоос гарч ямар ч зэрэглэлгүй болсныг хэлнэ. Гэтэл удалгүй мөн ангийн багш орж ирж сургуулийн зүгээс Дайоныг өөр сургууль руу шилжүүлж байгаа тухай хэлдэг. Гэвч Хари Дайоныг өөртөө үлдээхийг хүсэж буйгаа ээжтэй хэлдэг. Сүүлийн үед Жайны сэтгэл зүй цаанаалныг хүйтэн хүндэд дотгож байгаа болж эхэлдэг. Мөн хичээлдээ ч очихоо болдог. Тэгээд сүүжин Жайнд санаа зовж эхэлдэг. Тэгсэн үнэндээ Харийн Жайнд хандаа дараагийн удаа чи заавал F бол. Хэрвээ чи сүүжинээс холбоогоо таслахгүй бол би түүний сургуулийн дээрлэгч хүүхэд хэмээх зурглалыг тараах болно хэмээн сүрдүүлсэн байжээ. Тэгээд сүүжин Жайны сэтгэл санаа онцгүй байгаад бол түүнийг түрдээ амраахаар шийддэг. Энэ хооронд тэрээр Евон, Жэхён, Жие, Соноо нартай хамтарч маш олон сурагчдыг өөрийн багтаа элсүүлж чадна. Тэгээд энэ удаад удахгүй болох пирамид тоглоомод оролцохоос татгалзахаар шийддэг байна. Энэ бол тэдний төлөвлөгөө. Хэрвээ ангийн их сурагчид пирамид тоглоомод орохгүйгээр шийдэх юм бол пирамид тоглоом утгаа алдаж сүрэх ажээ. Гэхдээ сүүжиний хувьд пирамид тоглоомыг дуусгасны дараа хамгийн гол зүйл нь Хариныг зүйл дуусгах ёстой байв. Учир нь Харийн байгаа цаг пирамид тоглоом байсаар л байх болно. Тус өдөр энэ сарын сүүлийн пүрэв гариг буюу 16 дахь пирамид тоглоом эхлэх өдөр билээ. Гиснээс энэ өдөр сургуулийн фестивал өдөрлөг болж Ерим дебют хийж дуугаа дуулдаг. Гэтэл түүнд юу тохиолдсныг бүү мэд. Тэрээр гівгэнэтхэн уйлан Хааныг тийшээ алхана. Удалгүй ангийн бүх сурагчид цуглахад Ерим сүүжийн хоёр л алга байв. Тэгсэн Ерим ухаалцсан байжээ. Тэгээд үүнийг анзаарсан сүүжин хэн нэгэн Еремийн сэтгэл санааг унгаах зүйл хийсэн болохыг ойлгоно. Тэгээд мэдээж энэ бүхэн Харинаас болсон байдаг. Учир нь тэрээр Еремийг дуугаа дуулж байхад сургуулийн дуутай охийг ажилуулан саад хийсэн байжээ. Улмаар сүүжин ангид орж ирэхэд Хари ангийнханд хандав. Энэ удаагийн тоглоомод F болсон хүмүүс ангиа төгсөн төгслөө F байх болно хэмээн хэлдэг. Үүний хариуд сүүжин ангийнхантай хандаа. Пирамид тоглоомоос болж Чуури сургуулиас гарч Жайн бугуугаа зүсч өнжөө тамирчны карьераа өндөрлөж Ерим энэлэг твтэд байна. Дараагийн хохирогч нь та нар аль эсвэл хамгийн сайн найз чинь ч байж мэднэ. Тэгсэн ч та нар тоглоомоо тоглосоор л байна гэж үү. Хэрвээ тэгмээргүй байгаа бол яг одоо аппликейшнаа устгаад суудлаасаа бос. Хэрвээ олонхын саналаар тоглоомыг үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол би байнгын F болъё хэмээн ангийнхнаа ятгана. Тийхүү юу тааж Жайн хамгийн түрүүнд аппликейшнаа устгаж суудлаасаа босдог. Жайныг хараад ууранд дээдсэгтэй хурж байгаа Хариныг хартаа. Тэгээд мөн дараа нь аппликейшнаа устгасан хүн нь Жэхён байв. За тэгээд цаашлаад Жие, Сона, Шинэ, Евон, Юрим, Хээжүн гээд маш олон сурагчид тоглоомыг устгадаг. Ингэснээр нийт 13 хүн буюу талаас илүү олон сурагчид тоглоомоос татгалздаг байна. Хамгийн сонирхолтой нь шийдвэрлэх мөчөд аппликейшнийг устгасан сүүлийн хүн нь Дайон байсан юм. Гэтэл сүүжин түүний саналыг тооцдоггүй. Хэдий түүнд Дайоны санал байхгүй бол Харинд ялагдах ч гэлээ Дайонтай хамтрахыг хүсдэггүй. Энэ үед Дайон сүүжин өөрийг нь үл доосон хэмээн түүнийг зодохоор босох үед Жайн сүүжиний өмнөр орон зодуулдаг. Тэгснээр сүүжин анги дотор хүчирхийлэл явагдаж байгаа байдлыг амжилттайгаар камерт буулгаж чаддаг. Тэгээд ангийн багш сургуулийн ажилчдаас эхлүүлээд бүх солонгосчууд сургууль доторх хүчирхийллийг харах болно. Дараагаар нь нэр шаардлагатай байгаа сүүлчийн саналыг дуу түнд өгч гар утсан дээрх аппликейшнаа устгадаг. Ер нь сүүжийн туслан ангид нууц камерыг байрлуулсан хүн нь дуу байжээ. Тэгэхээр сүүжин ч мөн шударгаар Дайоны саналаас татгалзсан ч ийм учиртай байв. Мөн сүүжийн туслан бичлэгийг олон нийтэд цацсан хүн нь өөрийн ах Сүнхаа билээ. Тэрээр яг одоо сүүжинээ ангийн багшийн компьютер дээрээс гэмт хэрэгтэй холбогдож болох үз файлуудыг цуглуулж байгаа нь энэ байв. За тэгснэр эцтэй Солонгос даяараа Бэгион ахлах сургуулийн дээрлэхүй соёл болон пирамид тоглоомыг эхлүүлсэн Харины талаар мэдэх болно. Үүний дараа сүүжин болон түүний найзууд Ерим, Өнжон хоёр дээр ирж уулзна. Тэгсэн Аз олж тэдний бие харцангуй сайн байдаг.
Сүүжийн Сунхаа 2 ангийн багшийн компьютер дээрээс хүчирхийлэлтэй холбоотой файл ирж хайх боловч үнэндээ олигтой зүйлс олдоггүй. Тэгээд мань 2 яахыг бодож байх зуур ажлаа хүлээлгэн өгсөн. Юнаги багш нарыг төлөөлж хүчирхийлэлтэй холбоотой мэдүүлгийг өгдөг. Сунхаа өөрийгөө уулзна. Тэгсэн үүри түүнд хандаа өөрийг нь сургуульд дээрлүүлж байхад туслахаар оролддог байсан ганц хүн нь Ерим байсан хэмээн хэлдэг. Ингээд харвал Еремийн зургуудыг өрөөндө хадгалдаг байсан түүнд үс сансандаа биш байжээ. Бигийн ахлах сургууль дээрх хүчирхийллийн бичлэгийг харж буй сурагчдын эцэг эхчүүд тэр дундаа хамгийн их асуултад орсон хүн нь Харины ээж байсан юм. Цаашлаа Дуагийн аав, Дайоны аав, Харины эмээ, Сүүжиний аав, Жайны ээж гэдэл хүн болгон сандарч эхэлцгээв. Харин гиснээс тэрээр сургууль дээр нэр хүндээ алдаж хаанч байх нэр нүргүй болсон тул сургуулиасаа нин даруй гарч өөр сургууль руу шилжихийг хүснэ. Энэ үед Дуа, Уй, Солихаа гэдэл пирамид тоглоомд идэвхтэй оролцдог байсан сурагчид цагдаад мэдүүлэг өгөн сууна. Маргааш нь болов сургуулийн зүгээс Сүүжиний ангийнхныг өөрөөр ангиуд руу хуваарлж тэд бүгд хэвийн орчин суралцаж эхэлцгээв. Тус өдөр Сүүжин Жайны хамтаар Жайны суралцаж байсан бага сургуульд ирдэг. Гэтэл тэд тэндээ Харинтай тааралдана. Анзаараад харах юм бол тус бага сургууль нь тэдний сурч байсан сургуультай яг ижил засал чимэглэлтэй байв. Тэрч бүхэл барилгын голд байрлах нөгөө хөшөөч гисэн байв. Тэгээд Харин Сүүжинд хандаа. Анхнаасаа чамайг ангидаа авч ирсэн миний алдаа байсан. Гэснээс чи хаана ирснээ мэдхүү. Энэ бол миний сурч байсан бага сургууль. Мөн энэ бол миний гэр. Би энэ сургуульд сурч байхдаа сургуулийнхаа хүчирхийллийн хохирогч нь байсан. Миний жинхэнэ нэр бол Суун хэмээн хэлдэг. Ер нь бол Харин, Жайн 2 хамтдаа энэ сургуульд сурч байжээ. Ингэхдээ Харин бага сургуулийнхаа харьяа асрамжаа газарт амьдардаг байж. Тэгсэн ангийнх нь хүүхдүүд Харин туйлын дургүй байв. Тухайн үед ангийнх нь хүүхдүүд Хариныг эцэгхгүй хэмээн догдохуугийн дээрлэж байхад Жайн найзаагаа тэднээс өмөрч чаддгүй байв. Тэгээд Харин Жайнд өөрийг нь өмөрч байгаагүй хэмээн ус санаж эхэлсэн байдаг. Мөн тэр цагаас эхлэн Харин бусдыг дээрлэж өшөөгөө авахыг зорих болсон байв. Цаашлаад Харины багш нь сурагчдаараа пирамид тоглоомыг тоглуулж Харин байнга баг оноо авч шийдгүүлдэг байж. Тэр үед Харины эмээ эцэг хэн түүнийг үргэж авсан байдаг. За гэтэл Сүүжин Харинд хандав. Чи баг багтаа дээрлүүлдэг байсан үе чинь тэндэл байдаг юм байгааз. Гэтэл чи өнөөдөр өөрөө дээрлэгч болчиход байна. Чамааг өрөвдөх шалтгаан байхгүй. Өөрийгөө өрөвдөхөө бол галзуу аваа минь хэмээн хэлдэг. Тинхүү Харин өөрийн өнгөрсөн амьдралаа ярьж байх үед Харины төлөвлөсний дагуу сургууль дэлбэрэлт үүсч маш хурдан галт автаж тэд бүгд эмнэлэг барааддаг. Үүнээс болж Сүүжин барилгыг галтанчтаасан хэмээн нэр зүүж мөн Харины эцэг их компани аврахын тулд Сүүжин болон түүний найзуудыг дээрлэгч сурагчид байсан хэмээн худал мэдээллүүдийг тараадаг. Мөн сургуулийн багш нар ч гэсэн сургуулаа хамгаалахын тулд цагдаа нарт Сүүжиний эсрэг мэдүүлгийг өгдөг. Тиймээс Ерим Сүүжинийг аврахын тулд камерын урд сун өөрийн мэдж байгаа бүх үнэнгээ ярьдаг. Мөн түүнчлэн сургуулийн нэгэн багш Сүүжинийг дээрлүүлж байхыг нь гар утсан дээрээ бичиж авсныгаа Наги багшид өгдөг. Тэр бичлэг дээр нь Дайон, Уй, Солихаа 3 Сүүжинийг дээрлэж буйнд ил тод харагдана. Тиймээс тэрхүү бичлэг нь Сүүжинийг худал мэдээллүүдээс авардаг. Энэ удаа хэдийгээр Сүүжин аврагдсан боловч Еремийн ирээдүй бүрхэг болдог. Учир нь тэрээр Сүүжинийг аврахын тулд өөрийн карьераа золиослон байж бүх зүйлсээ камерын урд хийсэн байдаг. Одоо хэрвээ тэрээр сургуулийн дээрлэлтийг хажуунаас нь юу ч хэлэлгүй ажиглаа суудаг байсан гэвэл олны өмнө гарч ирэхэд хэцүү байх болно. Тиймээс өөрий ч мөн Еремийг аврахын тулд камерын урд сууж бүх үзэгчдэд хандан. Манай сургуулийн Харин гих сурагч намайг хөл дээр нь санаандгүй гიშгсэний төлөө эвхүнлэхээтэй болгосон. Тэгээд тэр цагаас эхлэн Харины найзууд өдөр болгон намайг дээрлэх болсон. Тэр дундаа хамгийн аимшигтай нь нэгэн өдөр тэд миний хувцсыг тайлуулж нүцгэмжлэг хийлгэсэн. Ер нь намайг бигийн ахлах сургуульд сурч байхад Ерим л надад сайн ханддаг байсан хэмээн бүх үнэнгээ хэлнэ. Оройн болоход Сүүжиний аав охиноо ямар шоу байдалтай сурч байсныг анзаараагүйдээ түүнээс уучлалтгүй тэрвэрнэ. Тэрээр охиндоо хандаа. Сургууль дээр хүүхдүүдэд дээрлүүлдэг гэдгээ аавдаа яагаад хэлээгүй юм бэ хэмээн асуудаг.
Үүний хариуд сүүжин. Та өөрөө л бүх асуудлыг өөрийн биеэр даван туулдаг байгаараа гэж загсан бицтэй гэж хэлдэг. Ядаж байхад өмнө нь мань нөхөр эцэг эхчүүдэд нээлттэй өдөрлөг дээр нийгэм бол шат дараалтай эмгцэгцтэй байх ёстой. Бие биенээсээ төвшин өөр байна гэдэг бол эмгцэгцтэй нийгмийн илэрхийлэл гэдэл бөөн балаа зүйл ярьсан байдаг. Эцсээ Бэгион ахлах сургууль, эрхлэгч, багш, захирал гэдэл их их муу хүмүүс бүгд цагдаад баригдан мэдүүлэг хөр болдог. Даяны хувьд аавынхаа болон сургуулийнхаа нэр хүндийг гутаасан хэмээн зодуулсаар байдаг бол үйл сэтгэл зүйн шинжилгээнд албатан хамрагдана. Учир нь тэрээр ангийнхаа дээрлэгч хүүхдүүдийн төлөөлөл байсан тул аав ээж нь түүний гаж тонтон хэмээн боддог. Харин сольхоо жуудаа барилдах эрхээ асуулж дэвжэнээсээ хөөгдөнө. Учир нь бие хамгаалах урлагийг өөрийгөө хамгаалахад биш, харин бусдыг гэмтэхэд ашигласан тэрээр яалтайч билээ дээ. Тэгээд цаашлаад Ёндоо сургуулиасаа хасагдаж, аав нь охиноосоо болоод ажлын хариуцлага хүлээж, Жионы талаар муу муухай ховжиг тархаж, өмбиөл өөрийн хүссэн сургуультай орж чаддгүй. Мөн дууч гисэн тоглоомыг хэрэгжүүлэхэд гар бие оролцсон хэрэгээр сургуулиасаа хөөгдсөн байв. Тус өдөр Харины аав ээж хоёр сэтгүүлчдэд хандаа хэвлэлийн хурал хийн. Тэгээд тэрээр өргөмөл охиноо буруу хүмүүжлэсэндээ уучлалт гуйж байна. Үнэн дээр би ч гэсэн хохирогч. Анх түүнийг өргөж авахд ердийн хүүхэд байгаагүй. Тэрээр хатуу ширүүн авиртай нэгэн байсан. Гэсэн ч би охиныг өөрсдийн охиноос өөрсгөө бодож аль чадгаараа сайхан хандаж ирсэн. Гэхдээ энэ удаа бид цаашид охиноо хариуцахаас татгалзаж байна. Дахин хэлээ. Бидний охиноос олж хохирол амссан та бүхнээс чин сэтгэлийн уучлалт хүсэж байна хэмээн хэлдэг. Энэ үед Харин хэдийнэ сэтгцэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байдаг. Цаг хугацаа өнгөрөхөд Бэгион групп хэдийнэ боловсролын салбараас нэрээ татаж сургуулаа татан буулгадаг. Энэ өдөр сүүжээ гадуур алхаж байхад нэгэн сурагч хоёр дээрлэхүүн нөхөр дээрлүүлж байгаа харагдана. Тэгсэн тэрээр тэр сурагчийн хажуугаар зүгээр өнгөрч чадсангүй. Сүүжин энэ даруй Жайны хамтаар дээрлүүлж байгаа сурагчийг аврахаар явдаг. Гэснээс Сүүжиний хувьд өөрийн багтаага хэдийнэ нэгт нөхөрлөж бие биедээ санаа тавьдаг найзууд болжээ. Энэ үед Ерим урлагт хүл тавих бодлого хിവэр байгаагаа хэлдэг. Мөн тэд өөрийн ах Сонхва зэрэгт явсан талаарч мэддэг. Маргааш өглөө нь болоход Сүүжин урдын ядлаар сургуультай явна. Тэгсэн удааноос Нахи багш эргээ ажилдаа орсон байдаг. Мөн Бэгион сургууль нэрээ сольж Мириу хэмээн өөрчилсөн байдаг. Тэгээ сургуулийн өнгө төрхийг харахад урд өмнөхөөс хамаагүй илүү гэгээлэг баяр хөөртэй болсон байв. За тэгсэн сураг ажиг сонсох нэ. Энэ удаад Мириу ахлах сургуулийн захирлын охтууд шилжин ирж байгааг юм. Гэтэл тэр охтууд нь эдгээр ихэр охид байх бөгөөд тэр хоёр хоорондоо чаадлахдаа Харины тоглодог байсан пирамид тоглоомыг тоглож үзэхээр ярилцдаг. Тиймээс Сүүжин арайхийн Хариныг яллаа гэж бодтол энэ удаад өөршин дайснуудтай болж таардаг. Тэгэхээр удалгүй бид бүхэн пирамид тоглоом зурлалын дараагийн сеснийг үзэх нь тодорхой болох нэ. Энэхүү зурвал маань төсдөг байгаа шүү. Тус зурлалыг үзснээр бид бүхэн бусдыг дээрлэхэд та сайн үр дүнд хизээж хүрэхгүй гэх мессежийг өгүүлж байгаа мэт санагдана. Та сургуульд байхдаа бусдыг дээрлэх юм бол тэр муухай үйлдэл чинь таны ирээдүйд бүтээгт нэр хүндээ чинь бална гэдгийг та бүхэн сайн санаж яваарай. Яг ийм жишээ тун сайхан манай Монгол улсад болсон шүү дээ. Гэхдээ мөн түүнээс гадна хэрвээ та хэн нэгэн бусдад дээрлүүлж байгааг харчгаад хараагүй мэт өнгөрөхөж гэсэн гим нүгэл гэдгийг харуулжээ. Тиймээс бүгдээрээ хамтдаа дээрлэлтийн эсрэг зогсцгоё. Бид та бүхэндээ тун сайхан дэлхийн олон үзэгчдийг байлдан дагуулсан пирамид тоглоом зурлалыг хүргэлээ. Та бүхэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийн зурлалаараа дахин уулзтлаа. Түр баяртай. Бидний удаагийн бичлэгээ OneXBet-тэй хамтран хүргэж байна. Хэрвээ та бүхэн 18 болон түүнээс дээш настай бол OneXBet сайтыг бүртгүүлэх хэсгээр бүртгүүлээрэй. Мөн ингэхдээ та бүхэн CJ гэсэн промокодоор бүртгүүлснээр анхны цэнгэлдээрээ 30% урамшуулал авах боломжтой.